Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын эдийн засгийг тэргүүлэх салбарын нэг болгохоор 2020 он гэхэд манай улсад очлох зөөлчдийн тоог 1 сая төгрөг зорилтыг тавьж ажиллаж байна. Иймээс Улаанбаатар хот болон 21 аймагт зочлох үйлчилгээний 9 мэргэжлэр орон даяар сургалт зохион байгуулах гэж байна. Зочлох үйлчилгээний төрөлцсөн 10-аас 12 хөтөлбөр боловсруулж, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч, хаалгач гэсэн 9 мэргэжлэр сургалтыг зохион байгуулах юм. За тус сургалтад 13-аас 15 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Аялал жуулчлал зочлох үйлчилгээний ажлыг өдөржин чиглэлийн явуулсан. Аялал жуулчлалын салбарыг дагсан ажлын байрыг нэмэгдүүлж мөн орон нутгийн иргэдийн ажиллах болцоог хангаж мөн нутгийн иргэдэд аялал жуулчлалын салбарыг бүтээгдэхүүн бараа үйлчлэлээр нийлүүлэхдээ юуг анхаарах вэ гэдэг талаар цогц сургалт явуулж байгаагаар илүү онцлогтой. Энэний үр дүнд Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын салбарт байгаа хүн болгон өөртөө үйлчилж байгаа юм шиг дотоод гадаадын жуулчдад үйлчилснээр бид үйлчилгээнийхээ чанарыг эрс сайжруулж чадна гэж бат итгэлтэй байна. Монгол улс аялал жуулчлалын үйлчилгээний чанарынхаа үзүүлэлтээр дэлхийн эдийн засгийн форумоос гаргасан өрсөлдөх чадварын үзүүлэлтэд дэлхийн 136 орноос 125 дахь үнэлэгддэг, нэлээд доогуур ирмэлэгддэг юм асуудалтайгаа. Тэгэхээр бид нар Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хамгийн гол нь ирж байгаа жуулчдын сэтгэл ханамжийг ямар төвшөнд сайн байлгах вэ гэдэг асуудлын дээр тулгуурлаад үүсдэг. Тэгэхээр энэ өмнө нь бол аялал жуулчлалын салбарт бид нар зочид буудал жуулчны баазынхаа барилга байгууламж өрөөнд стандарт тавиад яваад байдаг байсан бол энэ жилээс ахуулаад яг үйлчилгээ хүнээс хүнд хүрж байгаа үйлчилгээнд дээр стандартд болж байна гэсэн. Монгол улсын хувьд 2018 онд анх удаа хагас сая гаруй буюу 529 мянган зөөлчин хүлээн авчээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460 зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 54 мянган ажлын байрыг бий болгож байна. Тэгээ манай Монгол улс бол ер нь аялал жуулчлалын энэ салбарыг хөгжүүлэхэд бол ер нь төлхөө анхаарч байгаа. Ийм сайхан боломжч байгаа энэ нутаг маань өөрөө. Тэгэхээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйлийн маань нэг жочлох үйлчилгээ болон энэ жочид маань их тавтай байх хэрэгтэй. Эдгээр нэг гоё хоол идэж үйлчлүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хоол маань болохоор бид нар өөрсдөө зохиохоос илүү дэлхийн стандартыг барьсан ийм төрлийн хоолыг Монголд нэвтрүүлж энийгээрээ энэ чадварыг тогооч нар маань энэ чинь монголчууд Улаанбаатарын бүсээс хавуулаад бусад хөдөө орон нутгийн бүс болон хээрийн хоолж гэдэг юм уу яг энэ бүсүүдэд хуваагдж явдаг. Энэ бүсүүд маань ижил хэмжээний чанартай боловсруучинтай болж нэг хөтөлбөрөөр нэг стандартын хоолыг гаргаж жуулчлалтаа хүрснээр энэ нь цаашдын манай Монголд тавтаа тухтаа амрахж байгаа зорж иж байгаа жуулчдынтай бол өсөн дэмжих нь бол баараггүй байдаг. 390 тэрбум Америк долларыг манай улс нэг өдөрт 70 гаруй мянга зуны 3 сарын хугацаанд нийт 3 сая гаруй зөөлчин хүлээн авах хүчин чадалтай. Гисэн эдэж сүүлийн 10 гаруй жилийн турш Монголд зочилж байгаа гадаадын зөөлчдийн тоо 400 гаруй мянгад хэлбэлцээр байна. Иймд энэ тоог 2020 он гэхэд 1 сая хүргэх төлөвлөгөөтэй байгаа талаар сургалт зохион байгуулагчид мэдээлж байлаа.